Сайн байна уу та бүхэндээ. Өнөөдөр мэндийг хүргэе. Баруун Австралиас шиг жаргал та бүхэндээ мэдчилж байна. Өнөөдрийн блогийн сэдв бол гадаадд сурахаар төлөвлөж байгаа хүмүүс, ялангуяа Австрал сурахыг хүсэж байгаа хүмүүс бол жинхэнэ оюутан хүн ямар зүйлүүдийг даван туулдаг вэ? Заавал мэдэх ёстой сэдвүүдийн талаар хөндөж ярих шийдлээ. За тэгэхээр эхлээд өөрийнхөө богинохоо түүхийг ярьж өгье. Би бол 2024 оны 2 сард баруун Австралид ирсэн. Баруун Австралийн Перт гэдэг хотод ажиллаж амьдарч байгаа юм хүн байна. Бол йог заадаг, нүүрний йог заадаг. Нүүрний йог орн нь бол монголчууд намайг илүү сайн мэддэг. Харин би йог, анимал флоу бяцлаглалын хичээлүүдийг бас хостуулан заадаг юм хүн байгаа. За тэгээ ер нь бол Австралид одоо ирэх зорилго бол хүүхдүүдээ маш гоё англи хэлтэй болгоё. Өөрөө хажуугаар нь өөрийнхөө чадрыг сайжруулъя. Бизнесийн ур чадвартай илүү их сайжрах гэсэн зорилготойгоор бол Австралид ирчихсэн. Ингээд бол баруун Австралийн топ 5 сургуулийн нэг болох Мурдок сургуулийг сонгоод илсэн орсон. За ер нь бол яг топ сургуульд сурах болсон шалтгаан бол манай хотод топ сургуульд нь одоо маш өндөр төлбөртэй гэсэн үг байхгүй. Сурах юм бол хүүхдүүд нь үнэгүй сургууль сурдаг. Одоо 3 хүүхдээ үнэгүй сурахын тулд бол ялцчгүй топ сургуулийг сонгож сурахаас өөр арга бол байгаагүй. Ингээд топ сургуульд нь орсон байгаа. За мэдээж одоо шууд мастрын зэрэгт бол орч чадаагүй. Эхлээд бол 3 сарын хугацаанд хэлний бэлтгэл суух шаардлагатай гэж сургуульд шалгалт өгсөний дараа тийм хариу авсан. Ингээд 3 сар бол хэлний курс суугаад хэлний курсыг төгссөний дараа мастертаа орсон. Хэлний курс бол миний хувьд бол маш их сорилт байсан. Яагаад тэгэхээр өдөр болгон өглөө 9-өөс 4 цаг хүртэл ингээд 7 хоногийн 5 өдөр хичээлнэ гэдэг бол үнэхэр хэцүү байгаа байхгүй. Тэр олон цаг суух. Ялангуяа 2013 онд би Москвагийн удирдлагын сургуулийг төгснөөс хойш бол 10 жилийн хугацаанд тийм олон цагаар хичээл хийгээгүй удацсан байсан чинь яг ингээд дахин оюутан болоод өдөр бол хичээл яваад ирсэн. Тэрний хажуугаар би чи ажиллаа хийх ёстой. За даалгавраа хийх ёстой гэдэг их олон зүйл амжуулна шүү дээ. Ийм үед бол бүр ёо бурхан минь гэсэн болоод төржсэн. Ёо би юу яах гэж сургуульд орвоо. Би шал дэмий сурахаар ирж бурхан минь гэртээ харах юмсан. Ёо би чадахгүй нэ. Би бууж өгмөр байна. Юуны сургуулийг хаяад хардаг ч юм уу гэсэн бодлоод бас маш их төржсэн. За гэхдээ ямар ч даван туулаад магистрийн сургуульд орсон байгаа. За ялангуяа энэ өндөр өвтөлтэй оронд бол ингэж магистрийн зэрэг сураад ажиллаж амьдарч гэр бүлтэйгээ байна гэдэг бол маш олон зүйлийг бид даван туулдаг. Зөвхөн одоо санхүүгийн асуудал биш, зөвхөн одоо сэтгэл зүйн асуудал биш, маш олон зүйлүүдийг бид нарт тулгардаг байгаа. Тэгээ мэдээж одоо сар зүйлээс нь биш, эхлээд сайхан зүйлээс нь эхлэе. За ер нь бол ингээ гадаадд очиж сурсан хүн бол нэгдүгээр бол эх орныхоо үнцэн, иргэн шатныхаа үнцэн, хайртай хүмүүсийн үнцнийг нэгдүгээр төрсэн ойлгож байгаа. Хоёрдугаар болохоор өөртөө байгаагүй, өөртөө урд нь олж харж чадаагүй тэр боломж нөөцийг ажиглаж таньж мэдээд хэрэг хүсэх юм бол танд одоо маш их нөөц болцоо байд юм байна гэдгийг мэдэж авсан. Одоо би бол жишээлбэл өмнө ингээд олон зүйл дөөлгөөр сорж байсан ч гэсэн яг одоогийн шиг чи хүсэх юм бол боломжгүй зүйл гэж байхгүй юм байна. Чи маш олон зүйлийг хийж чадах юм байна гэдэг мэдрэмжийг авсан байхгүй. Анх ингээд сургуультаа ороод хичээлээ хийж чадахгүй, ойлгох, дуулах зөндөө гарна шүү дээ. Бүр бууж өгмөөр санаатай хичээлээ ойлгохгүй байх тэр олон хичээлийн дарамтуудыг тий Австрали ялангуяа одоо хичээлээ ер нь бол тасалж болохгүй маш хатуу байдаг байхгүй. Хичээлийн тал дээр бол маш хатуу чанга зарчимтай. Хичээлдээ бүгдэнд нь суух хэрэгтэй, хичээлээ цаг тухайд нээх хэрэгтэй гэдэг. Тэгээ олон төрлийн одоо даалгаврыг өгдөг. Тэднээс нэгийг арай гэж хийгээл дуусангууд дараагийнх хийх болчдаг. Ингээд байнгын дарамтанд яваад ирэхээр хүний ингээд сэтгэл зүй хүртэл дагаад бол маш их ямардаг стресс авдаг байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг яг ингээд хийсээр арай чадан ядан хийж явсаар байгаа давсны дараах тэр мэдрэмж болвол ёо бурхан минь нэрэл давчлаа гэж үдээ гэж бас тэгж өөрөөрөө бахархдаг юм билээ. Тэгэхээр хорвоо дээр байж болох гайхалтай боломжуудыг дээрс нь өөрийнхөө бас ингээд харж чадаагүй байсан өнцгүүдийг олж хараад өөрийгөө шин төвшөнд аваачаад чи олон зүйл чадах юм байна гэдэг мэдрэх болоод одоо бол үнэхээр хувь хүний хувьд гой санагцсан. За хоёрдугаарт нь болохоор одоо коллежийн сургалт ямар байдаг вэ гэж асуух юм бол яг л бас адилхан зөндөө даалгавар өгнө. Тухай бүрт хийх шаардлага гарна, хичээлээ таслахгүй явна. Ер нь бол нэлээд хэцүү. Коллеж бол стрессаа баг хэцүү санагдчихсан байхгүй яа. Тэр өдөр болгон хичээлээ. Тэгээ өдөр болгоны тэр олон цагийн хичээлийн хажуугаар гэртээ ирээд хийх юм зөндөө. Дээрс нь ар гэртээ амжуулах юм зөндөө. Тэр илүү хэцүү санагдсан. Тэгээ үндсэн мастрын курсээ орчих юм бол хичээлийн тоон цөөрөөд 7 хоногт 2-3 өдөр хичээлэн заримдаа бүр багасаад ирэх юм бол 7 хоногт 1 өдөр хичээлж болдог байхгүй. Тэгэхээр нөгөө авах ачаал нь баг болно. Авах ачаал нь баг болж байгаа ч гэсэн хийх юм бас их, унших суулгах юм ихтэй. Гэхдээ ямар нэг байдлаар хүн хийсээр давсаар байгаа тэгэл туулна. Үндсэн коллежид барчих юм бол магистр руугаа ороод суралцахад бол харцангуй дээрбэн. Гэхдээ яг магистр эхлэхийн үед бол бас л хүн шантран бурхан минь би юу яах гэж сурахаар шийдсэн болоо гэртээ сайхан Монголдоо ингээд сайхан тайван амгалан амьдарч ирсэн байж яагаад ийм хэцүү замыг сонгож байж гэдэг юм уу тиймэрхүү болоод бол төрнөалчгүй төрдөг. Гэхдээ энийг бодоод ингээд хичээл номоо хийгээл би чадах хэрэгтэй хийх хэрэгтэй үр хөвгтийн төлөө үр хөвгтүүдэд боловсруулах байгаа шүү дээ гэж бодоод хүн хийхээр болд юм байлээ. Магистрийн сургалтын талаар бол зарим хүмүүс асууж магадгүй сургалт нь сайн байд юм уу мастрийн сургалт бол яг онцгүй байдаг гэж сонслоо гэж хүмүүс мэдээлэл авсан байдаг шүү дээ. Тэнгүүд одоо би шилбэл бизнесийн мастраа сурсан байхгүй.
бизнесийн магистр зэрэг авсан. 26 оны 3 сард болоод яг магистрийн сургалтаа бүрэн төгсчихсөн. Одоо манай төгсөлтийн баяр болохоор 9 юм уу 10 сард болохоор хүлээгээд байж байгаа гэсэн. Тэгэхээр таны суур мэдлэг ямар байна? Та ямар төрөлд одоо сонирхолтой хүн тэрнээс хамаарат та ямар мэдлэгийг яаж хүлээж авах шалтгаална. Одоо жишээлбэл би бол бизнесийн магистраа сурж байгаа. Гэтэл манад бол ингээд төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүс ороод ирсэн байгаа шүү дээ. Манай одоо энэ курсэд гэсэн. Тэгэхээр одоо жишээл зарим нь бол ингээд хүний нөөцийн хүмүүс, зарим нь одоо урд нь улс төрийн ажил хийж байсан хүмүүс, зарим хүмүүс бол ингээд над шиг хуваараа бизнес хийж байсан хүмүүс, зарим нь одоо маркетинг хийж байсан хүмүүс гэдэг янз бүр байгаа байхгүй. Тэгэхээр тэр олон хүмүүс одоо сонирхолтой байх үүднээс мэргэжил болгоны одоо хичээлүүдийг ордог гэсэн. Би өөрөө ингээд өмнө нь бизнес хийж эхэлсэн 2017 оноос өөрийн хувийн бизнесээ хийгээ явж байгаа эмэгтэй учраас бизнесийн сэдвүүдийн хичээл ороод ирэхээр бүр ингээд шинтэн үзэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл дижитал маркетинг гэж юу юм, дижитал бизнес гэж юу юм, AI гэж юу юм ингээд хэмжээл ороод ирээд мэдүүлсийг бид нар бизнесдээ яаж ашиглах, эднийг бизнесээ амжилттай болгохын тулд энэ AI-г бид нар ашиглах ёстой мó, ёсгүй мó, ашиглал юу ямар давуу тал гарах вэ гэдгийг судлаад ирэхэд би бол ингээд бүр нүд нээгдээ чихт дэлдэн гэдэг шиг баясан үзэж байгаа байхгүй. Вау, ямар гоё хичээл вэ ёо. Бүр энэ сураг байсан бол би ийм гоё зүйлүүдийг мэдэхгүй бас л тэгэл ингээд мангар юм шиг явж явах байж тээ. Ямар гоё гам зааж байна гэл тээ. Жишээлбэл одоо манад нэг дижитал бизнес хичээл орж байхад нэг шинэ бүтээгдэхүүн гаргахад нь би өөрөө одоо веб хуудас үүсгэх гэсэн одоо өөртөө тийм зорилго тавиал миний бүтээгдэхүүн бол веб байна гэж манай залуу цагч веб хуудасгүй байсан шүү дээ. Тэнгүүд веб хуудас гаргаад одоо манай веб хуудасаар бүх хичээл зарагдаад ингээд явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд өөртөө ашигтайгаар өнгөрүүлээ, өөртөө ашигтайгаар авъя гэвэл одоо гоё юм заана. Гэтэл одоо жишээлбэл 25 онд бас манад нэг хүний нөөцийн хичээл орж байгаа байхгүй. Тэгтэл би хүний нөөцийн талаар ямар ч мэдлэггүй хүн байгаа шүү дээ. Тэгтэл би тэр хичээл бүр үнэхээр дургу бүр тэрийг бүр арай ядан давсан байхгүй юу. Тэгэхээр би тэрийг ойлгохгүй нэгдүгээр, хоёрдугаар би тэрийг сонирхож харахгүй байна. Гэтэл яг надтай зэрэгцээ сурж байгаа монгол охин адилхан надаас нэг одоо надтай адилхан бизнесийн магистр хийж байгаа охин шүү дээ. Тэгэхээр тэр охин бол ингээд хүний нөөц хичээд надад хамгийн гоёасан би бүр тэндээс амар гоёгоо мэдэж авсан. Монголд ингэж гоё технологи хөгжөөгүй ийм гоё юм заадгүй шүү дээ гэж байгаа байхгүй юу. Тэгмүүд би тэрнээс сонсоод зөв хэн ямар суурьтай байна, ямар мэдлэгтэй байна тэрнээс хамаарат юу хаана байна тэрийг бид нэр өөрсдөө өлгөж авч чадаад байгаа юм байна. Би бизнесийн сонирхолтой учраас бизнес хичээлийн өлгөөд аваад байдаг. Гэтэл энэ хүн болохоор ингээ хүний нөөцийн сонирхолтой хүний нөөцөөр ажиллаж байсан учраас тэрнээс гоё сайхан юм олж мэдээд ингэж хийж чадчих байгаа юм байна. Энэ тэгэхээр мэргэжлээс хамаарат байна гэдгийг бол ойлгосон. Гэхдээ мэдээж бизнесийн магистр гэдэг бол маш ерөнхий хичээл орно. Сая хэлсэн шүү дээ, маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс орж байгаа учраас бүх мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй байх хичээл ордог гэсэн. Тэгэхээр би бол жишээлбэл энэхүү 2 жил гарны хугацаанд бол 4 төрлийн хичээл дээр бол бүр ингээ вау ямар гоё юм бэ гэсэн мэдрэмж авсан. Тэр нь болохоор дандаа миний сонирхолтой холбоотой бизнестэй холбоотой. Дижитал бизнес, дижитал маркетинг, тэгээд дээрээс нь онлайн бизнес, дээрээс нь бизнесийн төсөл гэсэн хичээлүүд дээр бол би ингээд бүр багтаан сурж байгаа байхгүй. Бүр өөрөө ирэхгүй ингээд урам зориг авч тэр хичээлийг уншихсан, судлахынсан, энийг судалж иж би ийм гоё мэдлэг олж авахынсан. Энэ дээр ингэхээр ийм надад сайжралт, ийм давуу тал гарах юм байна гэдгийг ойлгож авсан гэсэн. Тэгэхээр одоо та хэд минь сайн судлаад агенттайгаа ярьж агаад мэргэжлээ сонгороо илүү одоо мэргэжилчин нарийн байх тусмаа ийм их өндөр хөгжилтэй оронд илүү ашигтай шүү. Одоо ерөнхий генерал одоо миний шиг бизнесийн магистр биш. Одоо хүний нөөц бол хүний нөөц талдаа, маркетинг бол маркетинг талдаа, нэгтлэн бол нэгтгэх талдаа ч юм уу ингээд нэг юм нарийн мэргэжил рүү явах тусмаа бас бүр гой зүйлийг шүүрж авах боломжтой юм байна гэж би харсан шүү. За одоо хэдүүлээ жоохон сар зүйл рүү орноо. Одоо ингээд мэдээж магистрийн зэрэг сурах энэ өндөр төлбөртэй оронд ингээд амьдраад гэр бүлээрээ амьдраад ирэхээр бол санхүүгийн асуудал гэдэг зүйл тулгарнаа. Санхүүгийн асуудал гэдэг бол бас нэлээд хэцүү. Яагаад тэгэхээр манай сургууль бол ингээд маш өндөр төлбөртэй байсан байхгүй юу? Би жилдээ нэг 70-аас 75 сая төгрөгийн төлбөр төлж сурж байсан гэсэн. Тэгээ 2 жилд би одоо ингээд 150 сая төгрөг төлчөөд байна шүү дээ. Энэ төлбөр чи яадаг вэ гэхээр жилдээ одоо тэр 70 гаруй сая төгрөгийг би 3 удаа хувааж төлнө. Тэгэл 3 сар тутам 25 сая төгрөг төлөх болж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи бас чанга байгаас тэ энэ чинь бол зүгээр л төлбөр нь. Тэрний хажуугаар чинь бас амьдрах хэрэгтэй, бид нэр түрээсээ төлөх хэрэгтэй, өшөө маш олон төрлийн зарлага гарна. Бид нэр өөрсөндөө хувц унраах хэрэгтэй, гоо сайхан ямах хэрэгтэй ч гэдэг юм ингээд төсөвлөгдөөгүй, төлөвлөгдөөгүй, ерөөл өвдөх ч юм уу ингээд зөндөө зарлага гарна. Тэгээ тэр болгонд бэлэн байх гэдэг бол бас санхүүгийн нэлээд том асуудлыг дууддаг. Санхүүгээс болж бол бас сэтгэл санаа хямрах зүйл зөндөө байна. Тэгэхээр тэрийг маш сайн төлөвлөө, сайхан хадгаламж энэ дээрээ бүрдүүлж байгаа юм зүгээр. Ялангуяа гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүс бол санхүүгийн асуудал хамгийн хүчтэй тулгарч байгаа. Яг ганц нэгээрээ амьдарч байгаа тий одоо оюутан хүүхдүүд, залуу, эрэгтэй хүмүүс бол харцангуй санхүүгийн асуудал тулгархгүй. Одоо жишээл миний ойрын дүү маань ганц бээрээ ирсэн байхгүй. Эхнэр хүүхдээ орхичоод тэгээ жил гарan болоход болоод энэ ч нэг хил мэлээ сайжруулж авч байгаа. Жил гарныхаа хугацаанд нэг 60 гаруй сая төгрөг одоо хадгалж аваад одоо оюутан байсан шүү дээ. Тэр хүний төлбөрийн хувьд бол маш хямд төлбөртэй байсан байхгүй. Тэр төлбөрөө төлөөд хажуугаар нь 60 гаруй сая төгрөг цуглуулад жил гарны хугацаанд Монгол руу буцаж байсан. Би болохоор чинь нөгөө хүүхдүүдээ өнгөө сургахын тулд топ сургуульд орсон. Маш өндөр төлбөртэй. Дээрээс нь ингээд нөгөө гэр бүлэрээ байгаа учраас бид бүтэн одоо байранд зөвхөн гэр бүлэрээ байх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр байрны түрээс энэ төр бол маш өндөр болно. Ганц би байгаа
зөвхөн госоороо байгаа хүүхдүүдгүй хүмүүст бол найзуудтайгаа нийлээд байр төрөсчих эсвэл хин нэгний хажуу өрөөнд ороод амьдарчих юм ингээ мөнгө хэмнэх боломж бол зөндөө байдаг байхгүй. Хүн болгоны нөхцөл байдал өөр, нөхцөл байдлаас хамаарат янз бүрийн асуудлууд үүснэ. За дараагийн бас миний нэг туулсан асуудал бол одоо сэтгэлзэн асуудал байгаа. Одоо ингээд нөгөө нэг Монголд байхад нөхөр маань ингээ бүх талаар тусдаг байсан. Хоол, гэр орноо цэвэрлэх бүх юм. Тэгэхээр энд ирээд нөгөө нэг хүнд одоо барилгын ажил хийгээд өглөө 4 цаг өнгөрөөгөөд ажилдаа яваад орой 6 цаг гээд хараад ирэхдээ бол баг ингээд сөгдөө дунах шахуу орж ирж байгаа байхгүй. Тэгж амар олон цагаар ажиллаа. Тэгж ядарч орж ирчээд юу их нэртэй туслах. Маргааш 4 цагаас ажиллах хүн чинь орой ирээд хоолоо идэл жоохон амраад унтах цаг юм болдог гэсэн. Тэгэхээр над дээр бол ингээд маш их ачаал явсан. Бүх хүүхдүүдээ одоо сургуульд нь хөрж өгөх, бүгдэнд нь сургуульд нь хоолыг бэлдэж явуулдаг байхгүй. Хоолыг бэлдүүлж явах. За дээрс нь би их сургуультай өөрөө явна. Их сургуультай явангуудаа тэр нөгөө амар олон даалгавруудыг ч юм уу араас нь цаг алдгүй хийх шаардлагатай. А дээрээс нь би өөрөө ажиллаа хийж байгаа шүү дээ. Йога зааж байгаа. Өглөө эрт бас йога заана, орой бас йога заа. Ер нь бол ингээ хамсхийг завгүй маш их ядралыг авна. Тэг ингээ нөө байнга ядраад ингээ яваад тахлаар чи хүн стресс авдаг юм билээ. Стресстэд яваад хахаар одоо маш их асуудал, арсны асуудал гарч ирж байгаа. Маш их батганууд ингээ энд нэг шавна. Батганаас бараг салахгүй. Тэгээ байнга ингээ стресс аваад гэр чи одоо эмэгтэйчүүдийн асуудлууд үүсч ирнэ. Эрүүн дээгүүр батг гарна. За тэгээ биений юм өвдөлтөө ирнэ ч гэх юм ингээ хүний бие чин одоо нарийн цогц холбоотой. Байнга стресс аваад гэр хүн дааврын тэнцвэрт байлаа алдаж эхэлнэ. Тэгэхдээ бүтэн бие чин хямарч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр үс мөс хаалцрах. Ингээ нүүр амдаар батг гарах, царай зүс алдах болоод бүр энгийн үзэгдэл шүү. Яг энийг бол яг ингээ мастер зэрэг сурж байгаа бүх оюутнууд мэдэрдэг. Одоо наа чи ингээ гэрээсээ ажилдггүй ч гэсэн энэ тэнд ажил хийж байгаа шүү дээ. Хоёулаа л ажиллахгүй бодоод мастерт бол ингээд нэг нь ажиллаад амьдралыг даван туулахад бол маш хэцүү. Үнэхээр гурай үлэн зөвлөм амьдарч ээж аль нэг нь ажиллаж тавна. Тэгэл ингээд хоёулаа ажил хийх юм бол чи арай хөнгөн амьдрал нь хүрэлцээтэй болдог байхгүй. Одоо ийм хөө арьс үсний асуудал үсэн унах одоо тэгээд олон төрлийн ачаалал өөр дөр чинь ирсээс болоо сэтгэл санаа хамрах уур хүрэх юм бол одоо үнэхээр их тохиолдно манайхан. За тэгээ энийг бол ингээд гадаадад ирэхчил байгаа бол сайн бодож төлөвлөж за хэрвээ би одоо очиод ажил хийж чадахгүй одоо эхний 3 сарда ямар мөнгө хэрэглэх вэ? Надад хадгаламж байх хэрэгтэй юм байна. За би тэгвэл очиод одоо таньдаг мэддэг хүнтэйгээ ярилцж байгаа ажил бушуух болох хэрэгтэй юм байна. Ажил олвол ийм ажил би хийж чадна гэдээ бүх зүйлээ төлөвлөж ирэх хэрэгтэй шүү. За ажлын үед бол ер нь харьцангуй эрэгтэй хүмүүст ажил бол их байдаг. Эмэгтэй хүнд ажил ямар гэдэг би үнэхээр мэдэхгүй. Яг л би өөрөө ажил хийж үзээгүй. Өөрийнхөө л хэмиг хийдэг хүн байхгүй. За тэгээд ер нь ингээд харийн нутагт оюутан байна гэдэг чинь бол хичээл номын дарамт энэ нэг хүнд хичээлүүдийг хийхээс эхлээд олон төрлийн зүйлийг даван туулж ижил бас нэг арай гэж төгсдөг юм байна. Гэхдээ ингээд төгсөө даваад туулсан чинь үнэхээр гоё юм. Хамгийн сүүлийн одоо хичээл дээрээ бол манай багийнхан нийлж агаад одоо миний Growit UK-гийн сайт байгаа шүү дээ. Тэр одоо нэршлэр нэрлээд UK гэдэг Монголын одоо Монголд олон жил үйл ажиллагаа явуулсан энэ бизнесийг Австрал бид нэр хэрхэн амжилттай дэлгэрүүлж сургалтуудыг онлайнаар зарах вэ гэдэг сэдвийг хөндөд багаараа бид нар хамтдаа манай компанидаар гоё ажиллаж агаад маш олон төрлийн гоё стратеги боловсруулад маш багталтайгаар ингээд сургуулаар төгслөө. Ямар ч байсан одоо хэдийгээр ингээд ерөнхий одоо мэрэгжлээр сурсан ч гэсэн би яг миний одоо сонирхолтой миний мэрэгжлийн холбоотой зүйлүүдтэй хичээлүүдийг бол би тултан сураад өөртөө маш ашигтайгаар эргүүлж чадсан байгаа. Тэгээ ерөнхийдөө бол одоо яг энэ бизнесийн сургуультай сурж байхад их сургуультай сурж байхдаа маш олон төрлийн мэдлэгийг олж авч байгаа юм. Дижитал бизнесийн талаар, дижитал маркетингийн талаар хаанаас олж аваагүй тэр сайхан мэдлгүүдийг за AI-ийн талаар бас маш сайхан мэдлэг маань нэлээд өргөжсөн. Ер нь одоо цаашдаа бол би бас AI онлайн орчноос хэрхэн мөнгө олоох тий гэрээсээ одоо хэрхэн мөнгө олж одоо орлогоо нэмэгдүүлэх талаар ийм сургалт ер нь явуулъя гэж төлөвлөж байгаа байхгүй. Тэгээ тэрэндээ зориулаад би судалгаагаа хийгээд уншаад судлаад өөрийнхөө одоо бизнесийн сургууль одоо мастер зэрэгээс олж авсан мэдлгүй. А дээрээс нь нэмээд би бас олон төрлийн дижитал бизнес маркетингийн холбоотой сургалтууд өгсөн. Жишээлбэл Magna Digital Academy эсвэл одоо Digital Wealth Academy ч юм уу те эсвэл одоо content creator ч мөр олон төрлийн сургалтуудыг нэлийн өндөр өртөг төлбөртэйгээр аваад өөрийгөө бас хөгжүүлээд боловсрол мэдлэгээ сайжруулаад ингэ явж байгаа. Яг энэ бизнесийн чиглэл болохоор миний бас өөрийн сонирхолтой мэрэг сэдв байхгүй. Яг тэгэхээр би Москвад өөрөө бас 6 жил менежмент буюу удирдах чиглэлээр сурсан хүн учраас яг энэ байгууллагатай холбоотой удирдсан зохион байгуулах иймэрхүү юм дээр би айгүй тийм сонирхолтой байдаг. А тэгээд үргэлжлүүлээд Монголд бол яг хувийн бизнесээ нээгээд энийгээ удирдах зохион 9 жил гараа явцсан байна. А дээрээс нь нэмээд яг энд ирээд бүр яг бизнесийн чиглэлээр магистр хамгаалахад бол бас өмнө нь хизээж олж харж байгаагүй тэр сайхан өнцгүүдийг бас олж хардсан юм байна. Тэгэхээр бол одоо би мастер төгөө төгсөндөө бол маш их сэтгэл хангалуун байгаа. Ямар ч гэсэн өөрийнхөө мэдээ олон харъя гэсэн өнцгүүдээ олж харсан. Тэр Монголд байсан бол энэ Австрал дээр сураагүй байсан бол би хизээж мэдэж чадахгүй тийм гайхалтай зүйлүүдийг бас судалж мэдэж олж авсан байгаа. Гадаад ингээд оюутан байна гэдэг чинь одоо их л олон зүйлийг даван туулах шаардлага гарна да өнөөхөө. Тэгээд сайн бэлтгэлтэй ирээрээ. Би бол яг ирэхээс өмнө нэлээд сайн бэлтгэлтэй ирсэн байхгүй. Хадгаламжийн боломж ахиухан өсгөөд нэлээ их мөнгөтэй ирээд
Тэгээ жил гарны хугацаанд бол тэр хадгалсан мөнгөтэйгөө байсан учраас нэг асуудал тулгараагүй их сайхан болоод жил гарны дараагаас эхлээд жоохон мяарсан. Яалч нөгөө санхүүгийн асуудлууд нөгөө 3 сар тусламж нөгөө 20 гаруй сая төлөөлөдөг дээр өчөө зөндөө юм гарна штэ амьдралд ч. Тэгэл ирсэн чи жил гарны дараагаас болоод жоохон хямраал. Тэгээ ерөнхийдөө Монгол байгаа байр маягаа зараад нэг жижиг сажиг өөрөөр ингээд юмнуудаа дараад тэгжээж нэг одоо нэг юм жигдрэх төлөв рүү орж байгаа байхгүй юу? 2 жил гарны дараа. Тэгэхээр бас ингээд биднэрт маш их зүйл тулгарна. Санхүүгийн асуудал гэдэг бол бас сэтгэл санаанд хамгийн их нөлөөлж байгаа. Тэгэхээр ингээд өөрөө бас ингээд ажил хийгээд хажуугаар нь олон төрлийн арга эртээ зарцуулах цаг хугацаа гэх ингээд маш их юм дээр одоо эмэгтэй хүмүүс хүч гаргах, төвчээр гаргах, ухаан гаргах одоо шаардлага гардыг байлээ. Энийг одоо бүр үнэхээр биетээсээ мэдэрсэн. Одоо тэ ямар ч нэг олон хичээл хийгээд бүр ингээд стресс аваад ямар нэг юмд ингээд зууралдаад тэгстэй ингэх хэвтэй гэдээ явахгүй. Одоо нэг хэсэг тайван амьдрал гэхээр бас сэтгэлд их сайхан байна. За ямар ч үсэн ингээд өөрийнхөө одоо туршлагаас хуваалцлаа. Яг бодит одоо энэ Австралид ирээд сурсан Монгол оюутны л одоо жишээ байна. Тэгэхээр одоо хүмүүс ер нь их төстэй байд юм аа. Ийм их асуудлыг туулдаг. Тэгэхээр та хэд маань ирэхээс өмнө те гадаад сурхаасаа өмнө энэ зүйлийг ойлгоцсон мэдсэн байхад бол маш их нэмэр болно шүү. За ингээд дараагийн блогоор уулзлаа. Баяр таа.